Сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн зэрэгэлдээ ертөнцийн шинэ дугаараар ороход бэлэн боллоо. За манайхны хамгийн их хүссэн хүлээдэг бөө удганы түүхийг хүргэе. Сархийн чами. 16 дугаар зууны сүүл үеийн бөө. Жатах идэг байсан тухай нэг домог өгүүлбэл Сархийн чами хасны өвөр хужиртад нутгалж байхад нь Норжмын Нямга бэлчээр булаацалдан уурлаж гэрийн тооныг нь үнэний голоор хаг цохон гэрийг нь ураасан байна. Сархийн чами хариуд нь чамайг сарстай нь хатаанда гэж жатга ихээр болов. Нямга намар орой хэрэмд яваад чами урдуур хөтлөхөө морьтой өнгөрч явтал хоёр чон тааралдаж. Нэгийг нь будаж унгаад нөгөөгийнх нь буудаж чадалгүй алтчихав. Унагсан чоноо авах гэтэл морин үргээ дөхөж өгөхгүй байхаар нь тэндээ орхиод гэртээ хараад эргэж ирвэл бууцсан чон нь олдсонгүй. Шинэ хруу дээр мөрж гараагүй байв. Энэ тухайгаа эхнэртэй хэлбэл эхнэр нь чами харж чадхал биз гэхэд Сархийн хүүг дорн буудаад хайчихна гэж бартамхан байсан байна. Төдөөдөлгүй шөнө хонин үрг гэхэд яаран гарч харвал хонин хашааныхаа хойморт бөөгнөрч баруун хавирганы пүнц дотор чон мал идэж байгаа ч юм бэ сонсогдов. Эхнэртээ "Гутга дин хоёр аваад ир" гэж хэлээд пүнцний амийг авав. Дотор нь байсан хонь гарч дуусахад харвал юу ч байсангүй. Тэгээд гэрлөөгөө орох гэж явтал үүдэн дээр нь нэг том чон зогсож байв. Түүнийг буудах гэтэл чон гэрт тойроод алга болчихж. Гэртээ оронгуутаал орноосоо босож чадалгүй хүн дээр өвчлсөн байна. Нэг өдөр Сархийн чами ярьж цай аваад гэртээ хариу. Харж ирээд эхнэртэй хэлж байна. Норжмын хөө ясаарс болсон юм байна. Өнөөш нь бодийг нь хөтлөхөөс биш гэж хэлээд бөөс юм гэдэг. Харин үнэхээр маргааш нь Нямга өөд болсон байна. Тархан банзар зайран. Бангийн хошуунаас цагаан тэмээний нэхүүлд ирсэн жатгын эмийг хөөж дарахаар банзар зайран хит хоног бөөлөхөд нэмлийн цээлд ороод үзэгдэхгүй болцоод байв. Тэгэхээр нь дивэг гудганыг очиж хоёул хамтран бөөлөхөөр тохиролцож гин л дээ. Хоёул зэрэг бөөлж гунийн голын хоёр хажуугаар хөөг өгсөж явтал нь бас нэмлийн цээлд ороод алга болчихов. Энэ нэмлийн цээл гэдэг нь гуны голыг хэлж байгаа юм. Тул болоод явж байхыг дивэг гудган таниад холбогоороо харваж хавиргыг нь цоолоход тулын биед ус орохоор нь цээлээсээ гараад сайр өөдгөөхөд дивэг гудган гүйцэж очив. Өнөөх чатхын ховлсон үнэг эгц шургаагийн завсар ороод нуугдчихав. Дивэг гудган бас үзээд түүнийг харваад алчгаж гин. Түүнээс хойш тэр модыг сэтэрлэн дагсан тул идэвгүй үлийн давааны цаад хамыг сэтэртэй шургаагийн сайр гэж нэрлсээр байгаа ажээ. Хурай удган оглох шивлэгт нутгалж байсан ганц хүүтэй. Тэр нь одоо Оросын албаны улсын Туваа улсад эссэн мэнд бий. 1930-аад оны үед хурай удганыг баривчлах болоход цагаан уул сумын харьяад зөөхийн гомб хонхор шагдар нар газарчилж шивлэгийн зоонд нутгалж байсан удганы гэрт шүн ирсэн байна. Тэднийг ирэхэд хурай удган өхлөөд өвчтэй орноосоо босож чадахгүй хэвтэж байв. Баривчлахаар ирсэн хүмүүс бууныхаа жадаар гучлахыг нь хуу татаж "Хурай удган чи юм уу? Бос гэхэд өвдөөс нь "Мөн би босож чадахгүйгээр өвчтэй байна" гэв. Тэгэхээр нь винтовоор хоёр далыг нь зад буудаж гин. Эмэг нь салгалан босож өөдрөө чиглэхэд дахин буудав. Гуйвж очиод дотгоноосоо зууралдаж байхад нь дахин нэг удаа буудаж тэрээр гэрээс мүлгэж гараад гэрээ түшийн өндөж ирээд "Хүүхдүүд минь та нарт хэлэх хідэн үг байна" гэтэл нь өөдөөс нь дахин буундуу тасгив. Гэвч удган "Амийг минь өршөө" гэж хэлэнгүүт 5 дахь удаага буудахад удган нас нөхчөв.
Энэ аимшигт явдлаас сүрдэн балмагцсан хүүн шиир нь хугарч, үдээр нь салсан ханийн цорхоогоор шурган гарч, зүгчиггүй модон дундуур гүйсээр төөрөөд туваагийн нутагт оцсон гэдэг юм байна. Мангаа зайран. Харганы цагаан бэлчээр залуу хавьд нутгалж байсан. 100 малаа төхөмд оруулахаар охин хүү хоёр нь урганы нуур орж малаа хужирлаж авахдаа сувай Монгол өхрөө алдаад ирчихэлтэй. Энэ тухай эцэгтэй хэлэхэд нь тоомсорлохгүй байж байгаад тэр шөнө нь бөөлж увдас төрхөрч илгээсэн байна. Намар нь ухаан ногоон дээлтэй цагаан хурган малгайтай хөтлөхөө морьтой нэг хүн мангаа зайран гэд ирсэн нь Дэлдэн минь байв. Дэлдэн миндийг гадаа ирж буйхад мангаагийнх нохоогоо хорж өгсөнгүй. Гэрт ороод миндийн мэдлцгээс цааш уугч сольсонгүй. Орондоо орж гучаад хэвтэж байв. Уучлахныхаа сэжүүр сөхөж хаяа харан дуурахгүй 2 хоног. Тэр зун Дэлдэн миндийн мал хөрөнгө ихэд сүйдэж гай гарц өвчин бишгүй тохиолдсон болохоор мангаа зайрангийн онгодыг цагаалахаар хонины мах идээ цагаа зэрэг хэрэгтэй юмс хөтлөхөн баринда ачиж ирсэн байв. Дэлдэн минд хэлсэн нь танаа Монголын соваа үнэг, Монголын шар, буруу зөвгүй номхон, цагаан морь энэ 2 сонгодгоор түлээ. Та өвдөс сонгодоо буулгаж хурааж авна уу гэж хэд дахин говь. Хариуд нь мангаа буу хэлсэн нь чи миний онгодыг өөрөө буулж хурааж авчир. Миний би муу хэцүү. Нохтоо төрхраад цуглуулж авч чадахгүй болсон хүн дээ би гэв. Тэгэхээр нь Дэлдэн минд 2 хоног дараалан бөөлөөд танаа онгодыг би хурааж чадахгүй юм байна. Та өөрөө аргалаад надаас салгаж өг гэж дахин гуйхад нь мангаа зайран за яах вэ? Буцтаа гэж хариулсан байна. Мангаа зайран Дэлдэн миндийн буцсны шөнө бөөлж эд шидийнхээ юмыг цүмэйг нь хурааж авсан гэдэг. Тэр энэ дээр гараад байгаа Дэлдэн минд ч гэсэн өөрөө ахтар мундаг онготой зайраг хүн байсан гэдгийг өмнө нь бас ярьж өгч гисэн тийм ээ. Агар талын боо. Чайчиг дамдан чамийнхны нүлгэж явтал ачааны шарн туйлахад хурганыг гүзээтэй шартаас унахчгаар нь хөдлөөрөө 2 унуулын завсарлуу өшгөлөж орхиод шарыг нь ачаад аваа явчихж. Тэднийхийг дөхнүүлж өгөөд буцахдаа нөгөө тосоо ганцаглаад харж гин л дээ. Үүнийг нь чами мэдээд жатагдав. Гэтэл жатах нь дамтны ихнэр дээр бууж хүнд өвчин тусаж хэвтэрт орж гин л дээ. Энэ үед дамтны охин ээжийн ихч бор удганыг асарч совилж байсан юм байна. Тэр охин "Хөөе, нагц ихчээ, дүүх тань чами идэж байна. Идвэл идэгүү" гэж асуухад бор удхан "Алио, тэр ширийг минь наашна" гэд хагсаагүй хингэргээ илгэн дээрээ тавиад хурууныхаа үзүүрээр 3 сулхан зохиод чамиг харалмарыг харалсан тас харалмарыг заада өөхөх гэж байгаа хүн би үүнээс ч илүү яах вэ? Үүнийг цааш нь хай гэд хингэргээ хэвтэрчнийхээ урд руу унгайхад охин нь хураав. Яг энэ мөчөд чаймын бэлчиж авсан үхэрт галзуу чон орж бух шарыг нь хазаж бүгдийг нь шархтуулсан байна. Чаймын үхэр галзууран улаарч хотондоо гүйж ирээд нохоо дээрээ ирж уруулав. Нохоонч бас галзуурав. Тэр шүн чайми бор удганд очихоор бэлтгэж хонсон байна. Өглөөгөр шар нохоо чайминд гүйж орж ирэхэд чайми "Ихчгүй, дээшээ суухтий" гэд олбог тавьж өгөв. Нохоо сүүлээ шарун хойморт нь суусан ч үгүй буцаад гарчиж. Эрдөөрөө чайми бөө мордож бор одоонд очиж 3 хоноод ирэв. Түүнээс хойш дамтны ихнэр итгэж чаймын галзуурсан малж идгсэн гэдэг. Хойн зайран удганы хоорондын чатаг гэж нэг айхтар юм бас байсан байгаа шүү. За дараагийнх нь Дандин дамб зайран. Дархтын хамгийн сүүлийн үеийн сайн бүү байсан. За дамбын дуу санж мэтэв гүндвийн чой сурангийн хамт тайгаад гөрөөс буудаж гинэлтэй. Яваад очтол нөгөөх нь гөрөөс биш цаа байв. Алсан цаагаа өвчөж ихэлтэл хутганы ирэнд нэг юм тас усрэхэр нь
үзвэл сэтэртэй байж л дээ. Тэр айхтаа удахныхаа хувийг мартаад сандминд тэндээс сугтааж. Цааны эзэн дуламжийг удхан тайгын бартаанд цаагаараа гүйцэн ирж утгыг нь хувинд нь тааруулж үзээд таньчихав. Түүнээс нэх удалгүй санж мэтэв. Дуламжийг буугийн чатханд нас оров. Өөнийг нь дам зарим мэдээд дуламжигт хариуж чатга хэлгэв. Дамб зарингийн жатхыг дуламжийг буу цагаатгаад эргүүлж дамбыг чатгахдахт нь хонхнуур нь дамбын цээжинд орчхож лтэй. Дамб бөөлж хонхнуураа гаргахын тулд буудуулах болов. Ингээд дамб чи бууд гэж сумтаа бууга маасгар авирт өгөв. Авир яасан хүн хүнийг бууддгийм бэ? Би буудахгүй гэж дургуутсаж завлан суучхав. Гэтэл дамб бөөлөх зураа ороовоо шившин авирын өвөр дээр орхичгаж. Тэгэхээр авир гинэт буудмаар санагдаад дамбын хоёр талны дунд буудаж унах. Дамб огих тоолонд цээжнээсээ цус гарган үндийхэд хонхнуур нь цустайханд огилтой орн гарсан юм гэдэг. Ингэж л дамб буун дуламжийн чатгаас саснад хөвдөө. Халахын хэшиг зарим. Завхай аймгийн Завхан мандал сумын нутагт 1930-аад оны үед амьдарч байсан хэшиг зарим намрын дунд сард буюу 8 сарын 22-ны намрын дахилгаараа Завхан мандал толгойг тахидаг байж. Онгодоо орсон үедээ маш жижигхэн болж хингэрэг дотроо багтан ордог тэр толгойг 3 та эргэлтэнд тойрч бөөлдөг байж. Мөн тамхины дайлангаа авч тэнгэрт чулуутахад нар хаагдаж байсан хэмээн хуваачилдаг бахнэ. Арван настай өшөө авагч. 1985 оны хахир хөтөн өвөл өнгөрч хаврын уран дулаан улиралтай золгосон хүмүүс сэтгэл тайван байхаж. Ажлаа тараад гэрлүүгөө яарахгүй дэлгүүр хошоогоор тэнэж зам зур сатаарах дуртай төдийгүй хавьдуулцаагүй танилуудтайгаа хуучлах дуртай. Хүүхдүүд үргэлж гадаа тоглож наадах нь ихсэж хөвгчүүл нарлаж сууцгаах нь олшров. Жолооч нар машин тэргээ гадаа тавьж угааж арчих нь хаяагүй харагдана. Энэ үед шоронгийн хоригдлууд ч гадаалах дуртай эрхчлөөд амьдралыг өсөмжлөн мөргөднө. Тэр шөнө болор, баяр, инхээ 3 тис чадалгүй шоронгийн хашаад авч ятаж хүүхэн эсвэл хөгшин авгаач хамаагүй олж зугаацах санаатай орхицгооч. Энэ 3 давтан хэрэгтнүүд учир жил нэмүүлэхгүй хин нь хичээж байсан юм. Өөрөөр хэлбэл хэрэг төвөг тарьж зүггүй тэхгүй санаатай байлаа. Эрхчлөө гэдэг шоронгийн хашааны цаанд байдаг юм гэдгийг ойлгодог тэд чөлөөт ертөнц рүү гүйлдэн орцгов. Үнэхээр ч тэнд эрхчлөө байх нь мэдэгдэж байлаа. Үлзийгөр чимгэлсэн гоёмсог ногоон хаалганы хажууд КАЗ-24 машин зогсож байгаа нь хамгийн түрүүнд нүдэнд тусав. Ингэж адал явдалт хэргийн хавтас хөгжилтөөгөр нээгдэж гонигтайгаар хаагдах нэгэн хэрэг эхлэх нь тэр. Дарга та машинд суухгүй юу? Танаад харган цагаан авгаач нь орондоо тис чадан хүлээж байгаа да гэж болор нариган болгон санаандгүй хэлээ тавьчихав. Бас авгаач нь нүцгэн дээшээ хараад хэвтэж байгаа да гэхэд битгий гутаагаад байгаач гэд болор машины хаалгыг татвал цоожлоогүй онгорхой байв. Гуруула шуртхийн сов. Болор машиныг түлхүүргүй асаадаг аргыг сайн мэдэх тул санаа зовох юм байсангүй. Машин асаж тэд давхин одов. Хавьд ингэж зугаалга хийж үзээгүй тул тэдэнд хэмжээгүй сайхан санагдчих. Хотын эзгүй шахан цэлгэр засамлаар эрх дураараа давхицгаав. Тэдний заналт дайсан цагтаач дайралтсангүй. Тэрч бүхэл харагдахгүй байсанд бүрчих барилцгаав. Хөөе, манай авгай хаана байна? Би харахгүй байна гэж инхээ ихэмсэглэв. Дарга, танаа авгай одоохон тааралдан шүү дээ. Та жаахан халамцай байна. Авгаач нүрээ чи майжин да гэхэд тэгвэл би хазна. Бас шанаадна.
Хилийг нь ч хазна гэв. Эсэр сүмийн хавьд согтуу бололтой Миралыг хүүхэн гар өргөв. Энэ үед унаа ховор учир хин нэгэн хүн зам дээр гар өргөхөд тус болох сайхан сэтгэлийн үднээс аваад явах удаа бишгүй л байдаг байлаа. Энэ бол хотынхны хүнлэг чанар болоод байсан юм. Хүүшээ, авгаа чи энэ зогсож байна штэ. Бүсгүй хүн ямар сайхан харагдана вэ? Би ч тарган хүүхэн дуртай, аваад яв гэж инхээ хэлв. Аятайхан дамшиг вэ шүү гэж болордуу алтав. Та сууж олно, хүргээд өгье гэж инхийг хаалга онгойлгон найрсгаар хэлэхэд хүүхэн хүндлэл хүлээсэндээ баясан ялтамхан инээмсэглэн сарнаа цэцгийн үнэр бүсгүй хүний тэр гихийн аргагүй содон сонин үнэр ханхлуулсан. Бас арх баг зэрэг хангалж байсныг хин нь мэдэрч баярлаж орхив. Би нэгдүгээр хороолол ормоор байна гэж Миралыг хүүхэн хүслээ илэрхийлв. Тэгэлгүй яах вэ? Хүргээд өгье. Нэг байтугай нисэх хүргээд өгсөн ч болно гэж баяр хэлээд хүүхний мөрөөр нь тэрвэрч сэтгэлд нь тэр гих аргагүй нэг юм хөөрч байгаагаа мэдээд мас урж орхив. Төдөлгүй нэгдүгээр хорооллын урд шулуухан замаар давхиж өнгөрөхөд хүүхэн сандрах маягтай "Хүшээ, би энд бууя" гэв. Та их ийгэлдэг бус хүүхэн юм а да гэж баяр хэлв. Өөдөөс нь бүсгүй. Юу гэдэг миний дөө? Үгүй та нэг юм санах ёстой доо. Үгүй би юу санах болж байна? Та нар зогсооч. Та хөлсөөдлөхөө мартчихаж гуайлах сайхан ихч гуай минь гэхэд бүсгүй. Өө, одоо яана? Төлөлгүй яах вэ? Хэд вэ? Гэт хүүхэн жижигхэн цүнхээ уудлав. 3. Ердөө 3 төгрөг гэж юу? Хөөе, 3 гэдгийг та өөрөө бодож олоо л доо. Их учиртай тоо шүү гэж хариулв. Үгүй би ерөөсөө ойлгосонгүй. Юу хэлээд байгаа юм бэ? Гэхэд тэгтээ төгрөг биш л дээ. Тэр үрчхэр бор цаас бидэнд хэрэггүй. 3 удаа тэгээд 3 цэг. Тийм юм хэрэгтэй. Энийг сонссон хүүхэн согтуу нойр мөгнүүдээр мэлийдл өвдөөс нь харав. Тэр нанди юм танд байгаа гэж инхээ хэлээд хүүхний болцохор өвгийг хэлв. Хүүхэн сая л учрыг гадарлаж айж бүлтэлцэн. Би бууя бууй, та нар хүсээ ав, зогс гэж хашгирав. Хүсээ авалгүй л яах вэ? Авахгүй л ийшээ явж шүү дээ. Та ч үгөх дуртай юм байна гэд баяр машин дотор хүүхний хувцсыг нүүд ирмэх зурмуулцалж чармаа нуцгалж орхиод дарж авав. Машин эзгүй хашааны хажууд огцом зогсов. Яндагнаад байвал хогчин шүү. Чи ямар онгоо охин биш, дуулуу. Хөлсөө ийм маягаар түлхэх ёстой. Гурууланд нь түлмэдвүү гэж хариулв. Үүнийг сонссон хүүхэн айс сүрдэн гиншин уйлж байв. Нус нулимсандаа холилдсон хүүхэн тэнд нь буулгаж хаяхдаа цүнхийг нь хоосолж энийг бүгжийг нь муулзалж орхиод тохуурхан дооглоод буцаад тавив. Замдаа гар өргөсөн нэг залууг авч мухар гудамж руу орж зодож хамаг хувцсыг нь авч нүцгэлэн хаяад тэндээс зайлав. Тэд хантал зугаалж машинаа анх хулгаасан хашааныхаа ойролцоо хаяхдаа тонож орхиод шоронгийн хашаа даван байранд орж унтцгаав. Цагдаагийн газрын шуурхай жижүүр машин гаднаас алдагдсан. Тэгээд нэг авгаа хүчрхийлж дээрэмдүүлсэн мөн зодуусан нүцгэн залуугийн дуудлага дараалан авсан байна. Гохирогч нартай уулзаж ярилцаад гэмтэн болохоор шүнжин ирж хайгаад дуусангүй мухардаж. Сандаг дорж өглөө эрт гихч ажилдаа ирж шүн гарсан хэрэг зөрчлийн талаар мэдээлэл авч танилцаад гинэт 3 дэрэмчин гарч ирээд сим алга босныг зүгээрч нэг явдал биш ээ гэдгийг ойлгов. Энэ тухай өглөө хотын цагдаагийн газар цагдаагийн хэлцээр Роберт тэр яригдсан байна.
Сандагд орж орлогч Жамин-сингээд ганц өдрийн дотор гэмтэн гэлрүүлэх үүрэг өгсөн байна. Өдөржин хайсаар нэг мэдхэд орой болж нэг тиймэрхүү дүр төрхтэй 3 дээрэмжийг ирж дэмий сургалсаар өнгөрч. Мэдээж цагдаагийн байгууллага гишгэн бүрийг шинжин мөрдөж байгааг гэмт хэрэгтнүүд мэдээж саялайн болгоомжилж дахин үлдэхгүй гэж бодож байлаа. Цагдаагийн байгууллага энэ шөнө дээрэмжтийг ээлжид хүчирхийлэл дээрмэ хийхээр гарч ирэхгүй гэж олон жилийн туршлагаар үзэж байв. Гэвч тэд алдсан байна. Өнөөх 3 цагаан гээгээ тасрамгц шоронгийн хашаад авч гарч холгүй ихэн газраас УАЗ 469 машин дээрэмдээд хотын гудамжаар давхив. Өнөө орой инхээ авгааруугаа яарч яваа болж жүжиглэв. Өөрөөр хэлбэл өнөө орой тааралдах хүүхэн түүнийх гэж тоглом шоглоомоор нэрийдэв. Хяссан юм шиг гар өргөх хүүхэн тааралдахгүй байлаа. Ашиггүй богино нэхий дээлдээ жаахан бүсгүй замын хажуугаар яаран явж байгаа нь харагдав. "Үшээ, манай авга энэ ээштэй" гэж инхээ дуу алдав. "Өөдсгэн чиний амтнаар яах гээд байгаа юм бэ? Гарын пин даахгүй штий" гэхэд "Үгүй шүү. Би жаахан хүүхэн дуртай. Харин би тарган том авгаа дуртай штий. За авгаагч авахаас яах вэ?" гэд машина өнөөх жаахан хүүхний дэрэгдэн зогсоож байгаад чирч оруулаад орилгоор нь алгадаж зодож дээрлэв. Зөрүүж тэр бүсгүй байдгаараа орсоор л байлаа. Инхээ дүрсхийж нүд ирмэх зур хувцсыг нь мултгалж нүцгэлж орхив. Аха та нар намайг орхиоч дээ. Би ийм юм үнэхээр мэдэхгүй шүү дээ" гэхтэн. "Тийхвэл бүр сайн. Ахын чинь арааны шүс асгард юм" гэж хариулав. Гэнэт шөнийн эргүүлийн цагдаагийн машины дохио дууран хөөлөв. Дээрэмчид гэр хороолол дунд урсгалжин цогтав. Туршлагатай мөрдөгчд тийм ч амархан хоцорсонгүй. Гэвч дээрэмчид бултаж чадав. Инхээ жаахан нүцгэн охиныг тэврээд унчихсан ноцолцсоор л явлаа. "Болохгүй штэ" гэж инхийг уруулцахад зүгтэж явсан нь бусд нь доогтлох хөрөв. Тэд далан давхрын хажуу жалганд хурж охиныг хүчирхийлэх гээд ягаад ч юм амжсангүй. Тэд яагаад болоогүй гачирхан гайхаж толгоос ихсэрлээ. Уурандаа хувцс хунрыг нь авч тэнд нь хаяад буцаж давхив. "Хэлсэн штэ, бүдүү хөхөө олё. Жаахан охид димээ" гэж хэлээ өстэй би чамд гэж хоорондоо ярилцсан зугаагаа гаргах хүүхэн ирж авав. Тортой юм барьсан авгаа булангийн цаанаас майжаанан гарч ирэхэд нь тэд зогсжээ. "Эгчээ, энэ 15 дахь байр нь аль вэ?" гэж баяр хөдөж асуув. "Юу гинэ минийхөө? 15 дахь байр нь аль юм бэ?" Тэр урд би. Эндээс харагдахгүй байна хүүхдүүд минь." "Гэхдээ та хургуулахгүй биз эгчээ?" "Юун сай хүүхдүүд ээ. Ёстой баярлаа хүүхдүүд минь. За та бушуухан суучих эгчээ." Авгаа баярлаж талархснаа илэрхийлэх гэж өгүүлсээр суухад тэд цааш хөдлөв. Тийм ч хөгшин авгаа биш тул тэдний шулмын сонирхол нь оволцоод эхлэв. Ер нь тэд энэ орой оволцож явсан юм чин аргагүй л дээ. "Эгч хэдтэй вэ?" гэж инхээ ирээ зэрэггүй асуув. "Эгч нь 50 хол гарсан шүү дээ" гэхэд "Тэгтэл та сайхан харагдаж байна шүү. Би ийм авгаа дуртай" гэж баяр ирээгүй хэлв. "Тогтоо томоотой авгаа аятайхан шүү. Юуны ялгаа байх вэ те?" гэж болор үг нэмэв. Хашир авгаа хизээний учрыг гадарлаж буух шалтгаан гаргахад тэд зөвшөөрсөнгүй давхив. Тэд тэндээс холгүйхан эзгүй жалганд орж байгаад авгааг хүчирхийлэх гээд нүрээ самардуулж өсөртлөө алгадуулсан байна. Хорцооч хилгэнсэн тэд дахин дайрж үзээд хоёр нь тухаараа мөргөлдөж, гурав дахь нь арайхийн дарж унаад бөмбөг шиг шидэгдэн амьд дээрээ машины хаяа зүхтааснаа буруул чулуунуулгаж машиныг нь хэмхэлж хаяв. Уурлаж бухимдсан 3 рап машин гар өргөж зогсоогоод жолоочийг нь сүрдүүлж буулгаж хаяад цааш давхив. Эргүүлийнхэн шөнийн машинтаа дээрэмжид дахин гарч ирснийг мэдэж газар сайгүй ирж хайж байсан ч дээрэмжид баригдсангүй. Ахиад л 102 дугаарт дээрэмдүүлсэн хүүхэн зодуулсан авгаа уцтаж тусламж ирсэн байна. Жалган дотроос 469-ийг олж
баатарлаг боловч бүдүүн зоригтой авгай хэдийгээр яалж дийсэн ч сэтгэлийн хямралаасаа болж эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ явдал цагдаагийн байгууллагын баггүй бохимдуулаад авч. Удалгүй бас л рап машинаа дээрэмдүүлчихлээ гэд жолоочин сандран хурж ирэв. Хүлдэж өгөх шахсан охин том болтой өнөмөрч хотын ерөнхий жижигэр дээр жижигэн сууж байлаа. "Намайг айгүй чанга цоцсон. Таныг бас цоцсон уу?" гэж сэмхэн асуугаад санаа алдав. Энэ үед бүх дүүрэг хотын хэмжээгээр давхар бүслэлт хийж явж буй машин, хүн болооныг шалган нэг тийм машин аимшигтай 3 дээрэмчинг ирж хайсаар байлаа. Өөр цайтал бүр үд болтол ирж хайсан боловч дээрэмчдийн барааг олж харсангүй. Өнөөх 3 такси унаж бүслэлтээс гараад шорондоо орж сэтгэл дундуур дугтэрч байж. Яагаад гэвэл инхээгийн авгаа ярддаг аашта хэрүүлж зодоонч байж. Сандаг очир өглөө шуурхай зөвлөгөөн хийж удтал ярилцав. Гинтийн улаарсан дээрэмжтийг яаж олох тухай олон санал гарав. Сандаг очир ойролцоох шоронгуудыг судлах үүрэг тавив. Энэ бол санаанд оромгүй хэрнээ аргагүй асуудлыг олон талаас нь авч утсан ажил хэрэгч санал байв. Тэр доороо л хорихууд руу холбоо барьж гадуур чөлөөтэй явсан оргосон хүн байгаа эсэх тухай асууж, лавлаж, хүн явуулж шалгуулсан байна. Үнэхээр л шалгахад гадуур явсан оргосон мэдээ байсангүй. Хот даяар сэжиг бүхий хүмүүсийг ч шалгав. Тийм гих 3 залуу огтоосоо тааралдахгүй байлаа. Арга буюу цагдаа нар янз бүрийн хувилбар дэвшүүлэн сураг тавин хөөцөлцөөр хотын зүүн хэсгээс машин алдагдаад баруун хэсэгт гэмт хэрэг үлдээд машинаа хаяад алга болчиход байв. Сандаг дорж яг тогтоогоод хяналтыг тэр хавьд тавив. Өнөө хич тэс чадахгүй маргааш оройн дахиад хүүхэн авах ажилдаа гарч залуу бусгийг хүчрхийлж дээрэмдээ зогсохгүй, 2 машин хулгайж тонсноор барахгүй, зориуд шил тойлыг нь хагалж хайсан байв. Мөн дэлгүүр ухаж байхдаа чихэр, боов, яам авч хэрэг нь улам хөнөрч байлаа. Урд өмнө нь гарч байгаагүй шахам ийм хэргийг гинэж дахин гаргасан нь цагдаагийн байгууллага сая л хорих газрууд руу хандарч шөнө бүр хяналтанд авсан байна. Гэтэл с ิจ гтэй юм бас л байсангүй. Энэ 2 шөнө өнөөх 3 гадуур зугаасангүй аж. Учир нь хорих ангиудын харуул хамгаалалт чангарч гэрэл тавьж нэг л биш болоод байгааг гадарлаж гэмгүү царилж байлаа. Тэдний дүр төрхийг сайн хэлж өгсөн тул архаг гэмт хэрэгтний үндсэнд нь тогтоосон боловч жухам хэн гэдгийг нь тогтоож чадахгүй байв. Энэ үед с ิจ гтэй 3 хүн их дэлгүүр орчмоос баригдаж бөөн бодлын тарж өргсөн байна. Зодуулсан авгаа энэ мөн байна гэж нотлоход нүцгэлүүлж хүчрхийлүүлсэн хүүхэн биш байна, би харвал танина гэсэн байна. Тэр 3 машин хулгайлж хүүхэн авч явснаа хүлээдэг боловч хохирогч гэх хүүхэн нь олдохгүй байж. Хүүхэн яагаад гомдол гаргаагүй нь бас л хачирхалтай байв. Ингэж 3 хүн дахин давтаг хэрэг тариад байгаа нь 2 бүлэг болох нь ойлгомжтой болов. Баяр инхээ гэж нэгнээ дуудаж байсан нь бас л хачирхалтай байлаа. Гэтэл хот дотор хичнээн баяр инхээ байх билээ дээ. Тэр болгоныг олж уулзах аргагүй байв. 3 хоногийн дараа дипломатын ДК дугаартаа тэрийг алдагцсан гэж тэр доор нь мэдээлсэн байна. Цагдаа нар ч их дэлгүүрийн үүдэн тэр машинтай тааралдаж мөрдөж гарсан байна. 10 минут дотор хот даяар бүслэлт тогтоон замын уулзуур гарц бүрт хаалж тавив. Зүгтааж авахтаа гэрэл дохоо гарц саад бэрхшээл үл хайхрах тул бараа нь улам холдсоор тасарч. Тэд явган хүний зам дээгүүр зүгтааж оцсон тул алдчихав. Автохан ч хот даяар бүслэлт хаах систем тогтоогоод зогсоож чадсангүй. Гэвч тэд удалгүй ДК гэсэн хар машиныг барьж чадав. Дээрэмчид ДК-г орхиж өөр машин дээрэмдэд зүгтааж утсан байна. Жолоочны ДК-г барьж аваад баригдсан инээж. Дээрэмчид унаагаас сольж буужигнаж твдсэн цагдаа нарын хажуугаар хэнийг ч үгүй зүрөөд гараад явчихж. Аимшигт муурын савраас амжиж мултарсах хулгана нөхрөөгөө бошуухан шургадаг байтал
дээрэмчэд хор шарандаа албан газрын хашаан дотор байсан УАЗ 469 машины цонхны шилийг нь хаг цохин орж тонож хайсан байна. Тэгээд ч зогссонгүй гэрэлтэй айлд орж гэртээ баг хүүхдтэйгээ хойлохнаа байсан хүүхнийг хүүхдийнх нь нүдэн дээр хүчрхийлж орилж бархирлаа хэмээн хүүхдийг нь зодож эмэг бөөгж мөнгөн аяга гутал говц дээрэмдэж ёстол цөлмөж хайсан байна. Тэд гудамжинд гарч усны тэргийг булан авч хорих анги руугаа давхисан байна. Тэд юмаа нуух газар олж ядахтаа муу усны нүхэнд хаяж хизээч хинд ч хэрэг болохооргүй хайсан байна. Хорихын шөнийн тооллого явуулж тэр гурыг мэдчихэд сахиж байж. Харамсалтай нь хашааны хаалга дээр сахиж байхад нөгөө нууц газраараа ажиггүй давж ороод нойрсож. Өглөөний дохиогоор нөхөгтөөгөө зэрэг босож тоолгонд ороход ангаж орхив. Бид энд байсан гэж тэд мэлзэж шөнийн тоо буруу авагджээ гэж ойлгохдохор болов. Энэ өглөө хорих даяар гинтийн үзлэг болж орд дэвсгэр шүүгээ савыг нь урвуулж хаяад зогссонгүй хоригдлуудын ариун цэврийг үзэж эхлэв. Хашааны хаалган дээр нохотоо цагдаа зогсож өмдөө толит эндүүдж утлааг гялалцтал тосолсон дэд хурандаа жагсаалын өмнөр алхана. 3 цаг зогссны эцэст хоригдлуудыг өрөөнд нь оруулсан байна. Өндөө сүндөө болсон юм а уур уцаар дахан имхэлж юу болоод байгааг тэд ойлгохгүй байлаа. Тэр гурав сэжигт хөрвүүлээгүүдээ баярлаж байвч өнөр аваад шиншиж эхэлсэнд бухимдаж эхлэв. 2 хоног тэд гимгүй царайлж томото дүрсгэж байхдаа дахин яаж зугаалгаа тооцоолж байлаа. Хорхийн харуул хамгаалалж чангарч байлаа. Тэд 3 биш 5 хоноод дахин хашаад авч хот руу гүйцгээв. Энэ шөнө гинхэн тэнгүүдийн ямар үйл явдал хүлээж бууг тэдний хинж төсөөлөөгүй билээ. Хорхийнхан ч сэжиг аваад нэхэж гарав. Даван давхар суусны хажууд ГАЗ 24 машин хасаалттай жолооч нь хүүхдтэй хүүхний орхиод гэрлөөгөө орох цуур баяр гүйжчод авч зүгтв. Энэ бол их зоримог хэрэг байлаа. 2 нөхөр нь явдал дунд нь ч сууж амжив. Жолооч гарч ирээд "Хүн маань зүггүй тэд машина бариад явж тэ. Одоо хүрээд ирэндээ" гэж бодон хинд ч хэлэлгүй хүлээв. Айж балмагцах хүүхэн бушуухан буулгахыг гуйж байсан ч хайхарсангүй. Бидэнд энэ хүүхэн таалагдаж. 10 орчим насны жаал хүү учрыг үл ойлгон айж бүлтэлцэн харна. Хөөж авсан хүмүүс яаж чадсангүй алдчихав. Дээрэмчиж туулын бургас руу бушуухан орж орилж хашгирсаар буй хүүхнийг хэд алгадаж хаяад чармаа нуцгэлээд хүчрхийлж эхэлсэн байна. Энэ үед гинэт машин хөдөлж ухсхийн ирэхэд баяр инхээ хоёр босон хараагаад таварцаглан унахад машин дээгүүр нь гарч нитэрч хаяад ухрахтаа өмдөө татан гүйж бургасны цаагуур орохын зур нөгөө нөхрийг ч бас дайрч орхив. Уурлаж хэлгэлсэн жаалхүү ээжигээ өмөрч дээрэмчтийг ёстой нитэрч хаяв. Жаалхүү ээжигээ арайхийн авч буцаад байв. Аав нь хүүгээ урд өмнөхөөсөө удаад буйд жаахан эмзэглэж цагдаад мэдэгдэж өөрөө хэл аманд орохоос имэн хүлээгээд л байж байв. Ашгүй хүн булангийн цанаас давхин гарч ирэхэд "Миний хүү 10 настайж сайн барьж сурсан даа" гэж бахархан бодов. Тэр чармаа нуцган шахам ихнэрээ хараад юу болсныг ойлгосонгүй. Хүүнч мэгшин уйлж эхлэв. Жолооч машиныхаа урд гэрэл ямар нэг юм шүргэж хаагарсныг хараад осол гаргаж иж ботхоос нүдэн бүрлцээд л явчихав. Учир битүүлэг энэ явдлын учир удалгүй тайлагдаж жолооч бүрчэн сандарч эхэлсэн байна. "Хүн харсан уу?" гэж жолооч хүүгээс асуув. "Хинж хараагүй" гэж хүү нэтгэлтэй хэлв. "Үнэн биз?" "Тийм ээ, үнэн." Жолооч хинд ч хэлэхгүйгээр хав дарвал ноцтой ослыг нууж чадхаас гадна нэр төр нь цэвэр үлдэж болохоор байлаа. Цагдаагийн газар туулын бургасны дотор 3 хүн алагдсан тухай төгшүүртэй мэдээ өглөө авсан байна. Өхөр бэлчээж авсан авгаа хараад улаан нэлэг болсон амьттай нь хөөрхийс минь гэж халгаасан байна. Хэргийн газрын үзлэгийг маш нэгтнийн баяа явуулж
Хүүхдийн гутлын мөр, бүсгүй хүний шайхааны мөр хоёр ихэд анхаарал татаад зогссонгүй. Шороонд булагдсан өрөөсөн шайхаа тас татагдсан цав цагаан хөхөвч бас тэндээс олцсон байна. Хорхоос оргож шүн болгон хэрэг тарьдаг өнөөх 3 орогдол мөн гэдг нь илэрхий болов. Маргааш нь дахин наривчлан үзлэг хийж агаад өрөөсөн алтан эмэг хэргийн газраас болсон байна. Эмэгний сэнжинд цусны өчүүхэн наалцц байгааг шинжилбэл 2 дугаар бүлэг байв. Эмэгнэлт явдлыг янз бүрээр тааварлаж ботсон ч хүчирхийлэл үйлдэх үед машинаар хин нэг нь дайрч бодвол хүүхний нөхөр байх. Хүүхэд бас байж болно гэж үзв. Буруу талын урж дуугүй дотор талаасаа илэгдсэн ГАЗ 24 машин гэдг нь тодорхой болов. Хүчирхийлүүлсэн бүсгийн аль нэг чихний гидсэн сэтэрхий хүүхдэн ч гэсэн ямар нэгэн гэмтэл авсан байж болох тул энэ талаар сураглаж хайхаар болж. Гэвч сэвтэй машин сэжигтэй хүүхдийн сураг гарсангүй. Ажлын хэсэг дахин хуралдаж өрөөсөн эмгээ инжанаар хийлгэх байхаа гэж отолд тавив. 3 сарын дараа нэг хүүхэн алтан бөгжөөр өрөөсөн эмэг хийлгэхээр ирсэн байна. Судал бол нөхөр нь ГАЗ 24 машинтай бүр 10 настай хүн барьж байрныхаа ойр зур явдаг гэдг нь тогтоогдсноор энэ эмгэнэлт хэрэг илэрсэн байна. Айж зочирсон жаалгүйгийн санамсаргүй энэ хэрэг нэг хэсэгтээ дуулан болж байснаа тэгсхийгээ чимээгүй босно нь шүүх аргагүй үед хэд ч очирцсноос гэж үтсэн аж. Сахиустай газрын эзнийг бууцсан зөрүү зантай нэгдлийн залуу дарга нэг насаараа хэвтэрт орох шахжээ. Хэдэн жилийн тэртээ 100 аймгийн нэгэн суманд энэ явдал болсон гэдэг. Эдийн засгийн дээд сургуульд өргөж сум нэгдлийн даргаар тэмлэгдэж ирсэн залуу дарга дондогдаш ажлаа хүлээж аваад удаагүй сум орныхоо ажил байдал газар нутагтай танилцж яваад өвс ургамал ус ундрах тэгш хоёр толгой ингэрт анх ирж үзээд нэгдлийн зөвлөлийн хуралд эрхлэхдээ өвс ургамалтай сайхан нутаг олон жил атар зилүүд байгаа юм байна. Бид түүнийг ашиглах ёстой. Ирэх 20-доор бид тэнд хадлангийн баригад гаргана. Одооноос бэлтгэлээ ханга. Гэгчлэн үүргүүдэд хариу дуурах хүн байгаагүй нэг л дурамчхан бонилтгэн. Залуу хүний зоримог чанга зангаар анхнаасаа л хатуу гараар барьж ажиллана гэж шийдэж ирсэн дондогдаш хүмүүс дуурахгүй байсан эхлээд гайхсан ч эцэстээ эднэр намайг шинэ хүн гэд эс тоолоо хэмээн. За, эрхэм тэргүүлэгчтэй миний үгийг зөвшөөрөхгүй байна уу? Тийм бол шууд босоод үгээ хэлчих. Цаг алдаад яах вэ? Гэж дууга өндөрсгөхөд бас л ажин түжин. Дахин хідэнтэй шаардуулсны эцэст нэгтлэн бодогч өвгөн дэмдэн сүрэн босоод. Арвин их хадлан бордоо авах гэсэн даргын бодол санааг бид дэмжиж байна. Гэвч миний мэдхийн сүүлийн 40 гаруй жил айл амтан нутаглах бүхэл адуу мал бэлчгээ болчихсон газар шүтээ тэр чинь. Эцэг өвгдийн үеэс л ийм болсон юм. Гэд үргэлжлүүлэн ярих гэтэл сум нэгдлийн дарга ширээ шаан босож ирээд. Та намын гишүүн байж өгсөн элэнцэгний улирсан баларсан юмыг яриад байна уу? Заавал тэнд хадлан гадна. Баригадыг би өөрийн биеэр авч очино. Та нар бэлтгэлээ базаахаа л хичээ. Гэснээр энэ асуудал шийдэгдсэн байна. Үнэхээр 10 хоногийн дараа хүн суулгаж гэр майхан атсан ачааны машин, хадуур тармуурч хэрсэн Белорус трактор хоёр толгойг зорин хөдөлж өмнө нь дондогдош дарга шинхэн 69-тэйгээ давхиж яв. Гэр майхнаа барьж төөхнөөд авчирсан айраг цагаа даргын гаргасан 3 шил хатуу архийг үрдсэн боловч тэнд байсан 10 гаруй томчул нэг л түнсгэр. Харин бухал хийж ном дэвтэр хувцас форумныхоо үнийг олох гэж ирсэн хэдэн хөөхтөл орж гарan тоглож наадан шуугилдана. Гинэт гадаа морь харж зогссон дондогдош дарга. Хөөй, тэр урд чон! Жинхэнэ том азархан чон! Алив, баривгаа бууга аваад гараад ирээрээ. Ойртож очиод буудъя гэж бачимдангуй орлов. Даргын жолооч хижээлэр барви бууг даргадаа санд минь татгуулаад "Сум урт хайрцагт байгаа" гэж хэлээд бошоохон гэрт шургаж оров.
Дарга машина өөрөө жолоодон хөдөлж, чонын зүг дөхөж, хоньны хашааны хэр зайд очиход мөнөөх чон огтхон ч хөдөлсөнгүй. Дөрвөн хөл дээрээ бат зогсон сэрвэнийх нь ус салхинд сэрвэлцэх нь ямар нэг авраг гараатны сүрлэг хөшөө адил харагдахаж. Дондогдош буугай онлон анхны сумыг тавихад чон нүдээд завдсангүй. Хоёр дахь буудахаар шагаахад чон бус сагаг дэлтэй саарал азрах болон харагдахад өөрийнхөө нүтэнд ч итгэсэнгүй. Гэвч цээжин биед нь хавсран буудаж өргөв. Тэгээ цаашаа юу болсныг дондогдош мэдсэнгүй. Хүмүүсийг орилолдон ирэхэд амнаас нь цагаан хөөс ахран газар тунсан байв. Түүнийг гүргэж гэрт авчран ус цацсан маргааш тарахтай хамт буцахаар ирсэн баг эмч гэрэлмаа спирт өнөртөөлөн тариа хийснээр эцэст дарга ухаан орсон боловч тогтсон хүлрэнг нүдээр тоон ширтэн чон үгүй биш азраг урт устай урагхаатай элтэй хүн шар орхимжтой шалхгар тарханлам хэмээн авцалтаагүй үгс хэлж үй татганан жичирч байсан тул сумын эмнэлэг рүү яар авчлаа авч явж. Тэрээр сумын эмнэлэгт очиод ухаан орсон боловч биеийн төдийл сайжраагүй тул маргааш нь аймагт хүргэгдэж. Аймгийн эмнэлэгт 7 хоног хэвтэн бүхэл шинжилгээ хийлгэсэн боловч онш нь тодорхой бос хэвээр. Ийм дарга барсан эмч нар зөвлөлдөн онгоцоор хот руу явуулсан байна. Дондогдош хотод ирэн 1-р эмнэлэгт нэлээн хэдэн сар болоход дөнгөжл босож явах төдий усааж. Хүүгийнхээ төлөө дээлтэйгээ зовлон татсан эцэг их хоёр нь хэдийгээр цаг цөвөн лам хуурах сүм хийдгээд явах хориотой байсан ч гэлээ ганданд олон жил сууж буй дамдаржаа лам дээр очиход яг тэр дондогдашийн ажиллаж буй нутгийн уугуулган байж. Тэрээр хэлэхдээ эмнэлгээс 7 хоног чөлөөгөөр гаргаад манад аваад ир. Би хэдэн гайгүй шавнаартайгаа гүрэм хийж ном уншуулъя. Тэгхээс нааш олигтой засал авахгүй хэмээн нас 80 гарч буй уган ламын хийснийг ёсоор болгон эмнэлгийнхэнд хэлэхдээ хүүгээ агаар салхинд хэд хоног гаргаадах юм хэмээн хэлээд авчирсан байна. Үнэхээр ч 7 хоногийн дараа дондогдашийн биеийн байдал шаал өөр болж нойр хоолндоо ч сайжирч сарын дараа гэхэд бараг урдын төрхөндөө орсон байна. Гэвч дондогдашийг эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр 1 жилийн хугацаатай ажилласан чөлөөлж гүрүүвт оруулсааж. Дондогдашийн хугацаанд өвгөн ламтай ихэд дотносч орж гарах болсон бөгөөд тэрээр сурахтаа миний би яагаад тэгэж их мууцсан юм бол гэхэд өвгөн лам хариуд нь эхэл том засал хийх хэрэгтэй байсан юм да. Нэг бяцхан түүх шаштай шиг юм яриад өгвөл чи залуу сэргэлэн хүн учрыг ойлгох бизээ гэд ийм өгөөсөн байна. Хоёр толгой гэдэг чинь тэр өвс ургамал жигдэрсэн газрын нэр биш юм. Нутгийнхан холбоо хоёр мөөм толгой гэд янз бүрээр нэрлэдэг байсан гэдэг. Хоёр толгой гэдэг болсон нь ийм учиртай. Хувьсгалаас өмнө тэнд нэг хийд байсан юм. Би тэнд 5 настайгаас шавилсан хүн. Хамблам нь соном гавж гэж байх. Түүний хөөж мөн тэнд шавилна. Тэр жил алс нутгаас нэг их чадaltaй төвд бид зүгээр л сангасва гэж нэрлэдэг байсан юм. Ирж сууршин нутгийн цэбэл гэгчтэй ханилан өр хүүхэдтэй хүртэл болсон боловч түүнийг этгрүүлэхдээ нас барчихсан юм. Гэвч сангасва хүүгээ ихээс нь хойш илгэндээ бөөцөлөн юугаарч дутаалгүй өсгсөн гэдгийг бүгд мэднэ. Нэг л мэдхэд 10-аад насны ихтэйгээ хачин адилхан хүү гүйж явсан юмдаг. Овоо дахиж наадам хийж байсан үед сангасвагийн хүү тэнд ирж л дээ. Хүүхэд юм болохоор юм сонирхож эдэж уух зүйл гарч л яваа биз. Гэтэл түүнийг харсан манай хийдийн банд нар эхийнхээ толгойг залгсан бүх чөтгөр сангасвагийн зулбтас гэж атлан хөөсөнд яваагүйгээр үл барам ойртож ирээд гэнэт ухсхийн хамбламын хүүгийн улаан нүрлөө мөргөж унахчхад зүхтаж. Хамбий хүү босож овоон дээрээс аягын чинээ чулаа аван араас нь нүлгсэнд яг дагзанд нь онож сангасвагийн хүү үгэд явсан байна. Хөөж тэр дороо өөд болсон тул хэн ч ойртож чадалгүй байтал сангасва хаанаас ч юм гинэтүүлэн гарч ирээд хүүгээ мөрөн дээрээ өөрөн хурах шүрсэн боохоо шиг алга болохыг бид нүдэрээ харж за одоо юу л болдог бол
Бурхан минь өршөөж хайрл гэж өөр хоорондоо ярьж залбирч байлаа. Сангасва хэд хоног бараа сурагч үгүй. 9 хоногийн дараа билүү дээ. Хамбихүү Кенет цусаар буулж нас орж биднийг өөмөлдөж байтал Сангасва тэнгэрээс буусан мэт гинэт гарч ирээд хамбийн зүг толгой тохин мэдлэхэд хамч мөн адил хавсран наминчилж хариулав. Энэ мөчөөс л тэр хоёрын дунд өшөөх орслын үл тайлагдах зангилаа живчрэн чангарсан болов. Гэхдээ тэр хоёр одоогийн хэлээр бол шудраг зарчмаар чадал эрдмийн хүчээр тэмцэлдэж хүчээ туйлтай хүртэл шавхаж байсан ч гэлээ тэнцүү байсан мэт санагддаг юм. Тэд холбоо толгоогоос хойш хагас өртөө шахамд байх асгат хайрхны оройд хинэн төрүүлж гарах төрөөс нь ялагч болохоор тохиролцсон өрсөлдөхөд хамблан орхимжоор Сангасва хицээрээ жигүүрхийн нисэж яг зэрэг орой дээр нь гарч хинж тийлээгүй юм. Тэдний тэмцэл үргэлжилсээр эцэстээ холбоо толгойд төгсгөл болсон гэлцдэг. Өглөө эрт адууны мананаас бууж авсан залуу тэр хоёрыг нэг толгой орой дээр өөдөөдөөсөө харан зогсож байхыг харсан байна. Тэгснээ хамб хонх дамраа дугуурган Сангасва хицээд илтэн бие рүүгээ ямар нэг юм цацаж байсан гэж адуучин залуу ярьж байсан юмдаг. Түүнийг харсаар байтал тэнгэрт аянга цахилгаан гэлбэг шиг болж сайтар ажиглавал агаарт хоёр хурц илд нарны гэрэл ойлгон эргэлдэхэд мэл гайхаж цэл хөхөрсөн залуу гайхсандаа хөдөлж чадахгүй зогсож байж. Нэмэтгэд хоёр бөөрийнхээ мөнхөрч бүг сонирхон очиж харавал нэг нь хамбийн мулцсан толгой, нөгөөх нь Сангасвагийн сэгсгэр үстэй толгой хоёр хөөцөлдөж тэдний нүд хин хинээ зансан харцаар ширтгийг хараад ухаан алдаад унчихж. Сэрээд дагчин чичирсээр үндийвэл Сангасвагийн толгойг нэгэн том хүрэн шувууд шүүрэн нисж ламынхыг азархан чон 100 дахиж авахыг хараад дахиад ухаан алдаж бүр шүн дөлөөрөл түүний хүмүүс олж авсан байна. Бид хамбийн шарлыг нутглуулах гэж ирээд хаанаас ч олоогүй. Үүнээс хойш сүм хийдийн ажил нэг л явцгүй болсоор 1937 оны барай тавианы үеэр бурхан тахлыг нь нурааж сүм дуганыг шатааснаас хойш ил хул болсон газар да. Сайн мэдхгүй хүн тэрүүгээр явбал элдэв юм тохиолдох нь цөөн бус гэдгийг чи биеэрээ мэдрээ биз дээ. Магадгүй тэр хоёрын мөнгө орших сүнс одоо ч гэсэн хоорондоо тэмцэлцээр байдаг ч юм билүү гэд өвгөн лам яриагаа тусгасан байна. 90-ад оны дундуур нэгэн томхон хийдэд нутгийн хөгшнийг ерөөл айлт хуйлж автал нэлээд дээгүүр суудал заларсан ламын танил царай нүдэн тусав. Сайтар ажиглавал нам амтай сум нэгдлийн шидрүүхэн дарга явсан дондогдаш дүрээрээ сууж байхан дэр. Миний нийт хүрэх шиг болж ламбугайн төмөн амар амгалангаа айлтхыг ивэл амгалаа та амгалан морилж байна уу гэж хариу мэндэлснээ намайг таньж "Хөөе чи чинь намайг сум нэгдлийн дараагаар багахан хугацаанд байхад өдөө аж ахуй механикаар ирж байсан дорж бат шивдэ" гэж явцав хэлж байна. Тэгснээ үл мэдэг жуумалзан "Намын хүн лам болцохоо шивдэ гэж чи гайхаж байна уу? Сүүлийн 20-од жил шашны эрдэмт суралцах гэж чадлаараа л зүтгэлээ. Амьдралын эрх юм да" гэж өгүүлсэн юм хэмээн багнуурт идэвгүй амьдарч байсан танил маань хүрнэж үлээ. Нэрэж үл мартагдах ганц тохиол хүний амьдралыг оронгоор нь эргүүлэх нь ертөнцийн хатуу хууль зам ёсны зүйл бололтой. Хуваарай мөрдөгчийн ноцтой хэрэг. Монголд хуваарай мөрдөгч гэдэг нэр томьёо хуульдж байдаггүй билээ. Гэтэл амьдрал дээр хуваарай мөрдөгч нар маш олон байдаг аж. Тэдний ихэнх нь буюу 99.9% нь авгаа нөхрүүд байдаг аж. Тэд гайхалтай сэжигч, гярхаа, үнэрч төдийгүй байцаах, өчиг авахтай хосгүй чадварлаг гэд мөрдөн байцаагч нарт байхгүй ховор шинжүү тэдэнд давамгаалж байдаг. Мөрдөн байцаагч нарыг сургуулаар бэлтгэж цол, унамлах, ингэрийн тэмдэг олгодог. Харин хуваарай мөрдөгч нар гэр бүлийн явцын амьдрал донд сайтар суралцаж
өөртөө онцгой арх оноод юм. Мөн ойр тойрныхан ах дүүс, аав ээж, хадмууд нь цолгон шиг чамгүй болгодог онцлогтой. Мөрдөн байцаагч нар нийгмийн бүхий л ирөө, иргэний гэмт хэргийг мөрдөн өдөр шөнөгүй хөөцөлдөж тодорхой амжилтанд хүрч саашаал хүлээж шагнал хүртдэг. Харин хуваараа мөрдөгчд нойр холгүй ажиллаж явахдаа ирээгүй аашилж, алдар нэрээ гутааж, муу шаал хүртэж, нүд үзүүрлэгддэг гэмтээ. Гэвч мөрдөн байцаагч хуваараа мөрдөгч нар нийтлэг нэг сайн талтай. Үүнийг анзаарахгүй өнгөрч хэрхэвч болохгүй билээ. Энэ нь дутагдлын эсрэг тэмцэж буй нийтлэг сайн тал юм. Харин мөрдөн байцаагч заавал босон үйл явдлын мөрөөр хөөцөлдөн гэмтэн гэлрүүлж заавал зохих газарт нь тушаадаг байхад хуваараа мөрдөгчд өөрөө химжээгүй хохирогч, нөхөшгүй хилмигдэгч төдийгүй шийтгэл инэрлгүй шууд оноодог. Тэд өөрсдөө огт хохироогүй ч гэмт хэрэг үйлдэгдээгүй байхад хэдсрэмжлэн шуурхай ажиллах явдал байдаг. Мөрдөн байцаагч нар гэмт үйлдэлийн орон зай, газар хугацааг тогтоож түүгээр дамжих хөөцөлддөг. Хуваараа мөрдөгч нарын хууль зөвшөөрөөгүй бөгөөд гэр бүл, эхнэр нөхөр гэдэг агуу их том ёололдоор багтаан авч үзэж болох талтай. Моёр дамдан ийм ноцтой хэрэгтэй учирснаа хуучилж билээ. Энэ хэдийгээр илэрхий боловч бас л их эдрээтэй хэрэг байсан аж. Далай ханхар сайхан залуу. Мэргэжлэн нин ховор, цалин пүнлөө өндөртэй, унаа тэрэг хөлөглөн давхих дуртай. Эхнэр нь гэж үзэсгэлэнтэй сайхан бүсгүй, зан ааш гэж ээлдэг. Хүү охин хоёртой. Гэр бүл гэдэг ийм л байдаг байх. Жаргана гэдэг үүнийг л хэлдэг байх гэж ойр хавийнх нь шагширна. Тэднийг өглөө ажилдаа явах орой орхит нь хөшөөдөн зориуд тааралдаж ганц хоёр үг солиод авах дуртай. Энэ бол бас нэг хүндэтгэл байв. Жаргалтай амьдралын маяг загвар болсон гэр бүлээс өөсөв ирэх нүгэлтэн нэгч байсангүй. Хэрвээ тэднийг ноцтой биш өчүүхэн дутагдaltaй гэвэл сонссох хүн эрс үгүйс гэж тийм цаддаггүй хүний мод урсан нөхрөө үзэн ятхад ч бэлэн байв. Гэвч хүний уул шагаасан муу хүн тэдний дунд нэгч байсангүй. Тэднийх орой болгон хөгжим чанга тавихад хөршин цаанаа жаахан игдөөцөж байвч соёлтой улс ийм байдаг бах. Би бүдүүлэг учраас тэр байхаа гэж боддог байлаа. Сүүлдээ хөгжмийн хажуугаар айд сандран хашгирах хүүхэд эхнэрийн дуу үе үе сонсогдоход гадаадын адал явдалтай кино үзэж байгаа байлгүй. Сайхан амьдралтай ус гоё кино үзэлгүй л яах вэ гэж бодно. Сүүлдээ айд сандарсан тэр таагүй дуу хөгжмийн химнэлээс жилүүд авч зүрх хэрст хэлгэх болж. Хөшүүд нь мэдсэн ч мдээгүй царайлан хэрдээ нууж байтал бусад хөрш, орц, хороо хорин тэрч бүхэл цагдаа нар хүртэл мэдэж шивэр авир гисгэх болж. Өдөргүй хөшүүд нь зовлонтой гэр бүл гэвэл эднийхийг л хэлэх бах та гэж халгалдаг болж энэ айлын паян дэлгэгдэж эхэлсэн байна. Одоо хөшүүд нь тэдний паян гэрж зугаацах болжээ. Өглөө оройд орцон тааралдахад нөхөр нь нүүрэндээ хумсны сорвтой, эхнэр нь царайнда гөвдрүүтэй явдаг боллоо. Нарлал суудаг хөгшчүүл эднийд атаархсныг нь хараал хэлгсэн бах. Архил амьдралыг нь ингэчглээ. Хамаг юм эхнэрт нь би. Үгүй нөхөр нь болдоггүй байх. Хоёулаа сүултээ юм гинлээ гих зэргээр олон хувилбар дэвшүүлж маргалтна. Гэр бүл болгонд нэг нь нууцайдаг. Түүний хадгалж чадсан нь нэр төрштэй, задалж алдсан нь сүрдэг чамтай. Эхнэр нь өөрөөсөө олон дүүнийг залуутай нууцаар явуулдаг нь удахгүй тодорхой болов. Нөхөр далайнд гадарлцгаад жигтэйхэн хардаж зодож нүддэг аж. Далай албан томилтоор ийш тийшээ явахдаа оронд ороо дахианы өндөг тавьдаг их цуу хотоор тахар шиг дэгдэв. Өндөг хагарсан бол хэрэг дэгддэг гин. Бас их нэртэй төмөр дотоож өмсгөн цоочилдаг гин гэсэн үнэмшгэд бэрх ховживч тарав. Далай эхнэрээ хинтээ завхаардгийг барих гэж өвөл тамаа эдлэн. Дэлхийд ямар ч зартай тагнуулж
учрыг нь олж хужрыг нь тунгааж чадхааргүй овжин арга замаар эхнэр нь нууц янагтайгаа явуулна. Хүмүүсийн ярилцах нь энэ аргыг киноноос эсвэл адал явдлын романоос олж мэдсэн гэж мэдэмхэрнэ. Далай зартай дэлхийн тагнуулаас илүү нарийн аргаар эхнэрийнхээ нууц янгийг олоод авчихсан байна. Цаатах нь өөрийг байгуулахын нь жолооч болж таарав. Ингээд далай албан тушаалаараа далаалхан гэртээ авчирч байцаав. Мөрдөн байцаагч хүн сэжигтнээс яаж байцаалт авдаг вүлээ? Яг тийм байдлаар байцаалт авчээ. Сэжигтэн гурдаа суулгаж байгаад эхлээд анкиад бүртгэл авч бичв. Нэгдүгээр асуулт. Та хоёр хаана танилцсан бэ? Гэд тухаараа харав. Сэжигтэн суудал дээрээ холхон би танад машинаараа хоньны мах аваачж өгөх үед гихүүдээ гэд нүрээ улаалгав. Хоёрдугаар асуулт. Чамд миний эхнэр таалагдсан юм биз дээ? Эсвэл манай эхнэр? Хариулт нь тийм ээ. Юун таалагдав? Манай эхнэр чамаас 8 насаар ах юм байна шүү дээ. Гэхэд юуч гэмээр эмгтээ хариулмааргүй энэ дарга. Хариулах ёстой. Би хэн нь гол гэмтэй гэдгийг мэдэх ёстой. Магадгүй чийч байж болно биз дээ. Тэгээд би хэн буруутайг нь зохих ёсоор шийтгэх болно доо. Би л байхдаа дарга. Үгүй ээ. Чи шудраг хүн шиг байна. Манай эхнэрт бас буруу байгаа шүү дээ. Чи түүнийг хамгаалах хэрэггүй. Би мэдэхгүй байна. Тэгвэл чи хэдийд яаж татаж чангаасан юм бэ те? Би түүнийг ярмааргүй байна. Би ингэж байцаагдмааргүй байна. Та намайг цагдаад өгч болно шүү дээ. Хууль ёсоор нь. Үгүй ээ. Энэ бол чи бид гурийн дундах нууц явдал. Манай эхнэр чамд талтай байсан нь ойлгомжтой. Тэр их дуртай байсан уу? Тэгэхэд залууг ойлгоогүй цараагаар урдаас нь харахад далаа уурлаж. Чи манай авгааг шалиг гэж бодож байна уу? Залуу дуурайгүй учраас далаа зөвшөөрсөн гэж үзээд салгалж чичирсэн гараар нэг үг бичээд үзгээ тавиад. Тэр чамд хайртай гэсэн үү? Гэж байцаав. Залуу бас дуурсангүй. Далаа минчээдлээ уурлаж. Та хоёр хэдэн удаа явуулсан? Хаана? Хизээ? Бүр нүцгэлсэн үү? Гэх зэргээр хариулахад бэрх асуултуудыг араараас нь тавьж айд сандарсан залууг бүр боломдуулж орхив. Учраа олохоо байсан залуу хөлсөө арчиж улам бүхийв. Далаа ямар аргаар холбоо барьдаг, эхнэр нь хэдийд уцтдаг, шүн хэдийд ирж буцдаг, хоолундаар дайлдаг гисэх ямар арх ууцхаадаг зэргийг мэдэх гэж тулган байцаав. Тэгээд нууц янага амнааснасаа илүү хаацаалж байна гэж бодхоос дотор нь харах болно. Хамгийн гол нь далай нууц хоёрыг цаашид ямар төлөвлөгөөтэй байгааг мэдэх гэж хичээв. Залуу аашилж, загнаж, цалингэн нэмэн шинэ машин авч өгнө гэж хуураад ч юу ч мэдэж чадсангүй. Эхнэрээ энэ залуутай яаж явуулж байсныг төсөөлөн ботхоос тесэртлээ уурлаж, шүүгэнээс чек карбин гаргаж ирээд сумлан залуугийн цэжин тулган цаазаар авна гэж хашгирав. Энэ үед залуу бүр сандарч юу гэж хэлхээж мэдэхгүй бүлтгэнэж учиргүй цутгасаг хөлсөө шудран санаа алдна. Бууг хөлхөнд нь тулгахад залуу жолооч саялам нээж хольж утхан байд санаанд орсноо хэрв. Далай тесэртлээ уурлан 2 удаа буугаа салтаанд нь тулган гохоод арах гэснээ зэрэг алтав. Гол нь хамгийн шалиг завхаа эхнэрээсээ өшөөгөө авмаар санагдаж арайхийн төвчж байлаа. Тэгээд эхнэрээ уцаар ихтэйхэн дуудлаа. Харин эхнэр нь өөрийгөө буруутай гэдгээ ойлгож хичнээн гомдож цөхөрсөн ч гэлээ өчөөхөн сэжим гарахад нөхөртөөгөө эвлэрэх дуртай байсан учраас юу ч бодлохыг үгээд ирсэн байна. Далай жолооч залууг нөгөө өрөөндөө суулгачаад эхнэрээ байцааж гарав. Энгин чинээ санаагүй байсан эхнэр нь балмогцсон ч сэхээ авч бүгдийг нь няцаан тэс хүндлэн зүтгэв. Далай нууц янгийнх нь мэдүүлгийг их л бардмаар харуулж сайрхав.
Эхнэр нь нүүр царайндаа өчүүхэнж ховрол үзүүлэлгүй нүдээ ирмэгчүүг эцэг ширтэж байгаад бүгдийг нь яцаан дайрч давшлав. Наад ирээдсэн галзуу хүний өдрийн тэмдэглэлчин оргүй хоосон зүйл. Чи санаанаасаа зохион бичсэн байна гэж хурц хумсаа сарвалзуулав. Далай бууга туулган цаазаар аваач нь хэмээн шалаад ивслэн бархирав. Чамайг нүүрэлдүүлэндэ гэж далайг бардамнахад эхнэр нь басч чаддığım бол аваад ир. Чиний үгээр надтай нүрэлтэх гээд наашаа гүгээд байдаг донгийн амтаа хаана вэ гэж дөвчгөнө. Далай маа сайтал инээж нөгөө өрөөнөөс айд сүрдэн сүрсүлдээ алтгаасаа илүү ичид зовсон жолооч залууг чирэн гаргаж ирв. Эхнэр нь өчүүхэн чулж исэн янзгаа босон харааж ховцоо өмсөн. Аав ээжтэй хочин чамаас саллаа гэж даналцав. Гэвч айлын авган ямаа омог босгоо давдаггүй шалчийлэг тул эхнэр цэрман үүдэнд оцноо эргэж ирээд нөхрийнхөө нүрийг майчих гэж саруулцав. Далай эхнэрээ дийлж өмнөө хоёулангийн цомцойтол суулгаж байгаад гимнүглийг нь хүлээлгэж нэг бүрчлэн бичиж хуудас бүрийн доор гарын үсгийг нь зурулж гол гимтэн цэрмаа гэж тогтоож тогтоол үлдэв. Харин цэрмаа гинэд хайсан тоглог шиг аашилж энэ залууг явуулчих. Тэгээд хоёулаа сайхан ярилцъя гэж аргадав. Далай тийм чамархан эхнэрийнхээ арганд орох хэрэг биш учраас бүр гидэж шитгэлийн асуултыг гаргаж тавив. Энэ үед эхнэр нь дүрсхийн. Чамд тэгэх хэрэг байхгүй. Ингэж өчөг авах ч ёсгүй. Битгий давар гэж дайчгнав. Далай уурлаж бууга эхнэрийнхээ шанаанд тулгаж цаазлна гэж даналцав. Эхнэр нь хулчиж айвж хоосон сүр батруулж байна гэж бодов. Далай уурандаа учраа олохгүй байхдаа гохоо дарж буу тас хийж эхнэр нь очив. Цус сад тавин асгархыг харсан өнөөх залуу гүйж гарав. Далай санаандгүй гохоо дарсандаа саял харамсаж бүр шалчиж орхив. Эхнэр нь хөвцөөр л байв. Далай эхлээд түргэн дараа нь байгуулгынхаа дарга руу уцтаж бужигнуулж хаяв. Жолооч залууч цагдаад хилж моёор дамдан хурч ирэв. Түргэн чирч цэрмаг үзээд өвхөөгөө болохыг мэдэж сэхэн босгов. Зөвхөн сум завжаар норж эрүүг нь хугалж гарсан байв. Далайг моёор дамдан байцааж босон явдал маш ойлгомжтой болов. Далай шоронд орж дарга айлын гэр бүл хүмүүсэн жолооч шившгээд илгэжээ. Цэрмаа эмнэлгээ судалгүй гарч өөр хот руу 2 хүүхдээ аван шилжиж алга болов. Үндсэндээ оргонд айцсан байна. Далайд 3 жилийн хорихол өгсөн байна. Дамдангой өдгөө хуужлахдаа яг мөрдөн байцаагч шиг байцаалд авч илэн далангуу яриулсан байсан. Хуудас бүрт гарын үсэг зурж баталгаажуулж авсан байсан. Далай хожим өөр авгаа авч сайхан амьдэрсэн билээ гэж өгүүлсэн юм. За өнөөдрөөс эхлээд постны дор бичсэн комментийг нас хамт давхар уншаад явбал сони юм болов гэж бодлоо. Ингээд ихний постыг хүргэе. Нэрийн нутлсан нэгэн сонсогч бичсэн байна. Бүгдд нь энэ өдрийн мэндэ. Би та бүхэнд өөр тохиолддог хачирхалтай сонин зүйлийг ярих гэж бодлоо. Тэр нь юу гэвэл үе байж байгаад яг тэр тухайн цаг мөчтөө урд нь байсан юм шиг тэгснээ тэр үедээ дотор сонин болох би арзаах, нуруу дааж, толгой эргэх гэх мэт сонин шинж тэмдгүүд илэрдэг болсон. Яг энэ мэдрэмжийн дараагаар нойр их хурч сонин ноцоорсон чим шиг сонин болдог. Яг өөрийгөө бараг өхлийн өмнө ирчихсэн юм шиг л мэдэрдэг дээ. Энэ мэдрэмж нэгэн өглөө яг л болдгороо болж би 0 орчхоод гараад орондоо хэвтэж байх үед л болсон. Тэгээд тэрнээс хойш босныг сандаггүй. Игч хэлэхдээ цусаар агуулад таталт өгсөн гэсэн. Надтай адил ийм сони юм мэдэрдэг хүн байгаа болов? Бас хамгийн сонирхолтой нь гэвэл заримдаа нэг тийм арц хүчнийч гэмээр өндөр үнэртэд байдаг. Тэгээд нэг хэсэгтээ манараад сонирн болчихно. Энийг би өрөөсөө ойлгодгүй юм. За энэ хүртэл унсанд баярлаа. Арай л нурчглаа гэсэн байна. Теодор коммент хэсэгт нь хариуд нь юу гэсэн бэ гэхээр заримдаа зарим газар орон зарим ажил үйлдэлийг анх удаа хийж байгаа ч гэсэн урд нь олон аргуудаа хийж байсан юм шиг тун дадмаг хийгээд явж байгаа юм шиг санагддаг. Тэгээд их сонин мэдрэмж төрдөг дөө. Урд насны үйлдэлээ тод санаад байгаа ч юм шиг
Бас бодит зүудний ертөнцөөр аялаад ирдэг. Тэр нь өвөг дээдэс хэлэх гэсэн үгэ тодорхой хэлээд бүр цагнаад явдаг. Мөн өөхөх төрөх асуудлыг урьдчилан мэдэрч зүүдлээд байдаг. Энгийн зүүдийг сандаггүй. Харин тийм зүүдийг маш сайн санаж марчдаггүй дээ гэсэн байна. Яа сонирхолтой пост бичсэнд баярлалаа. Ингээд дараагийнхаа постыг та бүхэндээ уншиж хүргэе. Ер нь ойрд маш олон сонирхолтой постууд орж байгаа. 1993 оны 100 амьдрал тарчиг үед Улаанбаатар хотоос 300 гаруй километрт байдаг Бүдэ ахын да амархаар цөлөгтчлөө. Хотын 13 настай хүү 1 сар гарan хөдөөний амьдралд дасан зохицох гэж юм л боллоо. Нэг үеч бодвол овоо шүү. Нэг шөнө унтаж байгаад найзуудыгаа туул голын усанд сэл тоглож байгаад хоёр эмэгтэй живж байсныг авраад голын ирэг рүү гарахад нэг найз маань эргүүлэхт ороод живж намайг туслаач гэд байна гэж зүүдлээд битүү усан уулах нь болтлоо хөлөрч халуурч хонлоо. 3 хоног яг л энэ зүгдээ зүүдлээд халуураад босох тэнхэлгүй болсон. Өдөөний ах эгч нараасаа хот явуулж өгөхийг гуйж агаад халуурч явсаар байгаад арай гэж хотод гэртээ ирлээ. Тэр үед айлуудад утас гэж ямар байх биш. Зүүдэнд ордог найзын гэр хажуу талын орсон. Гэрлүүгөө орохдоо хартал гадаа нь дугуйтай вагончиг тавьчихаж яндангаар нь утаа угаад л ажил явдал болсон бололтой. Байрныхаа хөгшчүүлээс л нэг нь бурхан болсон юм байх таа гэж бодоод гэртээ орлоо. Хоттоо ирснийх би зүгээр болчихож гэрээ сансан юм байх таа гэж бодоод л өнгөрлөө. Ачаандаа түүртэд хаалгаа цохлоо. Ээж онгойлгож байна. Дуу шууж байхгүй байхаар нь өглөө эрт болохоор нойрмог байгаа болов гэж бодоод найзтайгаа уулзахаар эргэж гараад хаалгыг нь зөхөх гэтэл хаалга нь онгорхой. Яваад орлоо. Ээж игч нар нь юуж дугруулгүй ороод суу хизээ ирээгүй их л санаа орчин. Бүүдгэр дүнсгэр том өрөөнд нь ортол найзын маань зурагны өмнө зул асаастай. Би юуж дуурч чаддгүй асгартлаа уйлчихлаа. Юу болсныг нь асуусан чинь яг л миний зүуд тэр чигээрээ. Нэмж хассан зүйл огт алга. Насанд хүрээгүй хүүхдүүд учраас буйны ажилд нь явж чадаагүйж буйны ажилд нэмэр болгож хурааж ясан хитэн төгрөгөөч өглөө. Ихч харамсаж зөндөө уйлсан санагддаг юм. 3 сарын дараагаас байрны хүүхдүүд талигаачийг орц сундж харсан хог хаяад явж байхад араас дуудсан гээд янз бүрийн юм ярина. Би ч худлаа ярьж байна гэд боттол өөрөө яах аргагүй 3-4 удаа орцсон тогоо хаяад явж байхдаа өдөрч шүнж гэлтгүй таарлаа. Зөндөө хайсан. Ээж аавдаа ч энэ тухайга хэллээ. Өөдөөс битгий худлаа яриад байл гин. Гэтэл усанд осолдох үедээ хамт явж байсан манай байрны ах нартай нилээд таарч туслахгүй яасан юм гэж хөөгөөд 3 галзуураад шаргадны имлэгт хөвцөн. Талигаас найзын ар гэр лам хар болоод өчнөө л ном уншуулад нэмэргүй 2 нь бүр нүүхэд явсан. Одоо хаана ямар хөө амьдарч байдгийг мэдэхгүй таарсан ч үгүй. Хамгийн эвгүй нь нэг нь одоо хүртэл имлэгт хяналтанд байнга талигаачийн нэрийг дуудаастай. Надтай бол дахиж таарсангүйж найзыгаа үе дурсаж л явдаг юм. Гэсэн пост байна. Яа сайхтар юм бэ? Хэлийгүй болж тээ. За ингээд өнөөдрийнхөө сүүлийн постыг уншиж хүргэе. Нас барсан хүн зүүдэнд ороод байвал буян нэхэж байгаа хэрэг огт биш. Ойроо чи хин нэгэнд болохгүй байна. Туслаач гэсэн үг юм а гэд нэг зайрангийн ярилцлагыг уншлаа. Тэгээд өөрт болсон нэг зүйлээ хуваалцахаар шийдлээ. Одоогоос жил гарангийн өмнө имаа маань өнгөрсөн юм. Нас барснаас 2-3 сар орчмын дараа нэг зүү зүүдэлсэн. Эмээ маань авсанд хэвтчихсэн манай үеэл дүү эмээг үзүүгээр нь тэврээд уйлаад л байна. Тэгсэн эмээ толгоогоо өндийлгөөд нилээн бухимдангүй намайг 50 байлахгүй байна. Юуроосаа амраахгүй байна гэж хэлчихэд л нүдэ айнаад буцаад хөвтөөд өгч байна гэж зүүдэлсэн юм. Хэрэгтэй хэрэггүй зүүд их зүүдэлдэгч тэр зүүд үе бодогдоод юуроосоо мартагддаггүй байлаа. Эмээ минь буян нэхэд байгаа юм байна гэж бодоод ээжтэй хэлээд
ганданд ном уншуулаад өнгөрч байсан юм. Би өөрөө гадаадад ажиллаж амьдардаг болохоор ээж рүүгээ уцаар ярьж хэлэхээс цаашгүй байсан л да. Тэгээд нээгчэн бодолгүй 7-8 сарын дараа дахиад эмгээ зүтэлсэн. Гэхдээ тэр удаад эмээ маань бүр бүгдийгөө хитрхээ өвдсөндөө царай зүс нь ийм болцсон юм уу гэмээр өөр хүн шиг харагтаад. Гэхдээ эмээ бол мөн байсан. Би энэ бүр нилээ муу, би өөрөө эмнэлэгт гарнаас нь түшээд яваад байна гэж зүудлав. Эмээ 50 явахгүй байгаа юм байна да гэж санаа зовоод ээждээ нэг ном уншуулад нохоо шувуу хооллохгүй бол гэж хэлчихэд л өнгөрсөн. Энэ явдлаас 2 сар гарангийн дараа ээжээс муу мэдээтэйгээд чат ирчихэж гайхаа залхтал нөгөө зүүдэнд ордог үеэл дүү маань автын осолд ороод гимтэлд ухаангүй байна гэв. Тийм гинтийн зүйлтэй анх учирсан болохоор маш хүн тусдаг юм билээ. 3-4 хоноод ухаан орсон ч биеинд дийлэхгүй бурхан босон да. Аймаар их өрөвдөж гол говьчдаг юм байна лээ. Ямар их зовсон бол доо гэд. Хэрвээ тэр үед би хүнд үзүүлээ засал ном хийлгсэн бол үдийд байж байх байсан болоо да. Хайрын ч сайхан дүү минь гэж харамсас байна гэсэн байна. За энэ дор комментуудаас нь уншвал нэг хэсэг талигаа чимээгээ их зүудэлсэн. Буян нэхэд байна л гэж бодсон. Тэр үед миний бие өвдөөд ажил үс бүтэл муутай архитарч чихэр хэрэглэх болсон. Нэг сайн хүнд олж үзүүлэхэд надад хүн хараал хэлгсэн байж таарсан. Эмээ минь л намайг хамгаалж байсан юм билээ гэсэн байна. За дахиад энд том ах нас бараад удаагүй байхад зүудлээд байсан чинь ганц хүүд нь тусламж хэрэгтэй болсон байсан. Ус зүүдлэгч муу юм байна лээ. Ус зүүдлээд л нэг хүн өнгөрөөд байсан. Сүүлдээ зүүдлэхээс ч айдаг болсон гэсэн байна. Аав минь бурхан болоод жилж болоогүй 9 сар л болж байна. Манай нэг үеэлдөө дандаа манаахны бурхан болооч нарыг зүүдэлдэг юм. Тэгсэн аав минь бурхан болсныхаа дараахан удаагүй дүүгийн зүүдэнд янз бүрийн бизнес санаа байна гэж ирээд ирж бэлгэсэлт өгөөд яваад байна гэж зүүдлэгдсэн гин. Тэгээд тэр дүү маань урд нь гадагшаа авмаар байна. Яах вэ гэж асууж байсан юм. Би ч онцгой хариу өгөөгүй байсан. Тэгээд аав минь дүүгийн зүүдэнд ороод байхаар нь за аав намайг тусал гэж байгаа юм байна да гэж бодоод дүүгээ нөхөртөө нь гадагшаа явуулах гээд хөөцөлтөд одоо би сүлээж байгаа. Дүүгээ имийг хөөцөлдөж эхлээл дүү ерөн дахиж зүүдлээгүй шүү гэсэн байна. Тийм юм блэ. Олон жилийн өмнө бурхан болсон үеэл маань зүүдэнд орж ирсэн. Майны ерөөл уншуулаад л өнгөрсөн. Удахгүй охинтой нь уулзсан, би энэ өвдөд эмнэлгээр явж байгаа гэсэн. Тэгэхэд охиноо захиж байж дээ л гэж бодсон доо гэсэн байна. За тэгэхээр бурхан болоочдыг зүүдлэх нь яг буян нэхэд байгаа биш. Ард үлдсэн хүмүүстэй санаа зовж ер нь хэлэх гэсэн юм а хэлэх гээд байгаагаа зүүдээр орж ирж илэрхийлдэг юм болоо гэдгийг эндээс харагдлаа. Энд хүрээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Хамт байсан сонсогчдоо баярлалаа. Та бүхэн минь групптэй нэгдээд өөрсдөө тохиолсон түүхүүдээс хуваалцаарай. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.